90-ийн оны манд хувьд одоо яармаг бүсэд байршилтай. Гэхдээ яармагийнхаа одоо бүр хамгийн сайн байршил гэж бид нэр тодорхойлдог. Яг яармагийнхаа төв зам, наадамчдын зам гэж хэлэгддэг. Наадамчдын замын одоо урталт байршилтай. Мөн нийтийн тээвэр бол яг автобусны буудалтайгаа ойрхон. Нийтийн тээвэр гэдэгт алхахыг бодож байна. Гой замтай байхыг, дуугаар явахыг, скутер сороноор явахыг, автобусаар явахыг. За тэрний цаана нөгөө одоо метро дүүжин тээвэр мэвэр гэдэг чинь эдгээр өөрсдөө нийтийн тээвэр байгаа байхгүй. Бас дээрээс нь нийтийн тээврийг сонгочих гэхээр одоо манай төвхтөө байгаа нь нийтийн тээвэртэй очихлоо их зай байгаа дээ шүү дээ. Хашаанаасаа гараад, гэрээсээ гараад нөгөө хотын дүүргүүдийн анхаарат байгаа тэр төв зам руу очихлоо айгүй хол байгаа дээ. Бас дээрээс нь тухгүй байна, гэрэл гэгээ муутай байна, харуул хамгаалт муутай юм шиг. Тэгэхээр бидний амьдарч байгаа орчин нийтийн тээвэртэйгээ холбоо харилцаатайгаа үйлчлэгээтэйгээ төрийн одоо цэцэрлэг сургуульч гэдэг юм уу те төрийн үйлчлэгээтэйгээ ойрхон байна гэдэг чинь өөрөө маш том үнцэн болчиход байгаа байхгүй. City Zone төсөл маань бол нийт 5 блок барилгаас бүрдэж байгаа. За үүн дээр бол 4 блок маань орон сууц байхаар за 1 блок маань худалдаа үйлчлэгээ опцийн зориулалттай барилга байхаар хэрэгжигдсэн. Нэгдүгээр ээлжинд бид нар эхний 2 барилгын барилга угсралтын ажлыг бол эхлүүлсэн. За барилга угсралтын нийт ажлын бүтээн байгуулалт маань 33% гүйцэтгэлтэй. За барилга угсралтын ажил маань өөрөө 85% гүйцэтгэлтэйгээр өнөөдөр явагдаж байна. Брэнд төсөл одоо зооныг илтгэх зүйлс маш олон. Тэгээд хамгийн түрүүнд бол мэдээж бид нэр аюулгүй орчин гэд бодох юм бол энэ бүх зүйлс стандартаар хангагдж байна. Тэгэхээр бид нар зон брендийн дор хамгийн түрүүнд чанарын стандартыг бий болгож байна. Зөвхөн одоо Teso Properties Group-ийн зон брендийн чанарын стандарт гэд хэрэгжүүлж явж байна. Teso Properties Group-ийн хөгжүүлж зон брендийн үргэлжлэл гэдэг утгаараа хэрэглэгч нарт хэд хэдэн бас чанарын баталгааг бас өгч чадж байгаа. Тухайлх юм бол хэрэглэгч нар тухайн барилгын үндсэн бүтээц, далд шугамын ажлууд, ашиглагдаж буй тоноглол, нөгөөтэйгөр барилгын фасад гэдэг юм те хэд хэдэн зүйлүүд дээр бол ямар нэгэн хэрэглэгчийн сэтгэл ханамж эргэлзэхгүй байх тэр боломж олцоо бол тухайн төсөл дээр бас өгч чадж байгаагаараа бас City Zone төсөл маань өөрөө их онцлогтой. City Zone төслийн байршлын хэд хэдэн давуу тал. Агаар орчны бохирдол гэдэг зүйл бол эдгээрт маш бага хүс. Хоёрдугаарт 10-аас 15 минутын зайтай төрийн захиргааны төв байгууллага нийслэл Улаанбаатар хотын захиргаа аж ахуйнд нь байна. За нөгөөтэйгөр хувийн болоод төрийн эзэмшлийн сургууль цэцэрлэг нэгдсэн эмнэлэг хороо маань 10-аас 15 минутын ойр орчимд бол манай төслийн ажил байна. Энэ өөрөө тухайн төслийн байршлыг илүү үн цэнтэй, илүү хэрэглэгч рүү чиглүүлсэн юм байршлаа нийслэл Улаанбаатар хотын төвжирлийг бууруулахтай холбоотойгоор хэрэгжиж байна. За дүүжин тээврийн төсөл яг хажууднаас бүтээн байгуулалтын ажлын зэрэгцээ хийгдээд явж байна. Тэр сүүлийн том бүтээн байгуулалтууд зөвхөн хотын дотроо гэлтгүү те гадагшаага гараад тэр нийтийн замтайгаа холбогддог том замуудыг барьж байна, гүүрүүдийг барьж байна. Энэ бол хамгийн том те одоо маркетинг гэж нэрлэнэ үү, нийгмийн хариуцлагын хүрээнд гэж нэрлэнэ үү, ийм том ажил байх гэж бодож байна. Улаанбаатар хотын автозамын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан байгаа одоо ярамгийн үндсэн замын төвжиргийг бууруулах зорилготой одоо дэмжих буюу төвлөр замыг энэ төслийн хүрээнд төр хувийн хвшлэх хамтарсан одоо бүтээн байгуулахаар төслийнхаа цар хүрээнд оруулаад бидний төлөвлөлтөд явж байна. За манай группийн хүн төв төлөвлөлтийг төсөл бүр дээрээ эрхэмлж үүнийгээ шингээж тийм яг гол үндсэн шалтгаан бол хүн өөрийнхөө боломжит цаг хугацааг гэр бүлтэй, үр хөвгтдээ захиран зарцуулах, амьдралаас илүү их аз жаргалыг авах энэ боломж олцоог төсөл бүр дээрээ бий болгох тэр бол нэлээд чухалчилж авч үздэг.